За бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд надад зориулж ингэж гоё талархлын үг, коммент, урмын үг бичиж үлдээж агаад зөндөө их талархаж баярлж байгаа шүү гэдгээ бас дахин хэлье. Одоо лайк дарах, коммент үлдээх гэдэг маань бас зөндөө их хөдөлмөр шүү дээ. Хүний ингээд хийж байгаа зүйлийг бас үнэлж гин гэсэн үг. Маш их баярлж байгаа. За тэгээ бас нэг юм дуулахад би ингээд нөгөө нэг 8 сарын 6-нд яг энэ бичлэгийг хийж эхэлж исэн. Тэгээд одоо ингээ удахгүй яг нэг сар болох гэж байна. Тэгээ сарын хугацаанд ч гэсэн надад бол үнэхээр чамлахааргүй маш гоё мэдрэмжийг өгч байгаа. Би өөрөө ч гэсэн бас хичээх тийм урам авч байгаа. Тэгээд би 8 сард болохоор YouTube хийж эхлээд 9 сард болохоор би ингээд Instagram-а бас нэг өөр аргаар хийж явна гэд ингээ өөртөө ажил төлөвлөсөн байхгүй. Тэгээд би одоо ингээд яг Instagram дээр болохоор бас л тийм сэтгэл зүйтэй холбоотой ингээд тийм богино хэмжээний рилүүд хийж явъя гэд өчигдрөөс ингээд эхэлсэн байгаа. За та бүхэн маань сонирхчихвэл яг хуу Instagram руу маань орж үзээрэй. За тэгээд өнөөдөр миний та бүхэндээ ярих сэдэв маань болохоор дургүй хүнтэйгээ хэрхэн яаж харилцах вэ гэдэг сэдэв байгаа. За мэдээж та бүхний эргэн тойронд ингээд одоо юу гэдгийг вайф таарахгүй ч юм уу эсвэл ингээд нэг тийм сөрөг энерги авдаг, нэг хамт байхаар бухимддаг зөндөө тийм хүмүүс байгаа байх. Тэгтээ та бүхэн маань тийм хүмүүс байдаг бол тийм хүний яриаг хүлээж аваад сонсоод тэрэнд ингээд өөрийнхөө сэтгэл зүг зориулаад өөрийнхөө энергийг ингээд алдаад сэтгэл зүгээ гэмтээгээд байх ямар ч шаардлагагүй шүү. За тэгвэл тийм хүмүүстэй ингээд яаж харьцах вэ гэдэг тал дээр хамгийн амархан арга бол нэгдүгürt зайгаа барих байж болно тий. Тэгтээ төдий одоо ингээд юу гэдгийг өдөр бүр уулзаад ажлын байран дээр ч юм уу ингээд нийгэмд гарахаар байнга ингээд холбогдох хүмүүс бол байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй бас яах вэ гэдэг нь хэцүү болчихно тий. Яг уу нэг уулзаад байх шаардлагагүй хүмүүстэй бол уулзахгүй ингээд зайгаа бариад явуул бас болж байгаа юм тий. За тэгээ хоёрдугаарт нь болохоор одоо үг сүрж ингэж саналаа хийлж ингэж тэмцэлдэж хэрэлдэж ерөөсө болохгүй. Яг тэгэхээр тийм хүмүүс өөрсдийгөө л зөв гэж бодож байдаг учраас ямар ч үр дүнд хүрэхгүй шүү. За 3 дугаарт нь болохоор яг ярьж байгаа юмыг нь сонсоод ингээ хөнгөн яриаг өөрчлөө явах. Эсвэл тухайн хүний ярьж байгаа зүйлд ач холбогдол өгөхгүй байх, бухимдахгүй байх арга бас нэг байж болж байна тий. Үүнээс илүү одоо эдгээр аргаас илүү өөрийнхөө харах өнцөг бодох аргыг өөрчлөөд үзэх нь хамгийн тохиромжтой гэж байгаа байхгүй юу? Тэр хүнийхээ мөн чанарыг нь таних гэж оролдох. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол одоо нөгөө нэг шалтгааныг нь л олох гэсэн үг л дээ. Ихэнхдээ одоо ийм хүмүүс яагаад ийм байдаг вэ гэхээр ер нь бол уур бухимдал, лата хорсол одоо ховж юу гэдэг ингээд сөрөг зүйл ихтэй хүний дотоод сэтгэлд нь тийм доод төвшний ерөнхийдөө тийм энергиуд цугларсан байдаг учраас өөрсдийн мэдлэгөө одоо тэд нар тийм юмны муу зүйлийг олж хардаг ч юм уу. Тэгээд ингээд жоохон ярьж байгаа амнаас гарч байгаа үг нь ч юм уу ингээд тийм сөрөг байдаг учраас тантай ингээд энерги тохирохгүй байгаа л гэсэн үг байхгүй юу? Тийм хүн чинь нөгөө нэг дандаа тийм бүтггүй болохгүйг л угаасаа харах нь ойлгомжтой болчихж байгаа зү тий. Юу гэдгийг одоо та бүхэнд ингээд энэ бичлэгийг маань сонсож байгаа хин нэгэнд ч гэсэн ерөнхийдөө нэг жоохон би бас нэг тиймэрхүү шүү гэх юм бол бас тийм зүйлээ ингээд засах гэж бас оролдвол их зүгээр. Тэгэх юм бол нөгөө нэг өөрсдийн чинь энерги бас дагаад их гоё болно. Тэгээд нөгөө эргэн тойронд одоо бүх зүйл ингээд нэг тийм гоё гэгээлэг болоод ирдэг юм шиг надад санагдсан. Надад ч гэсэн бас тийм үе байсан. Ер нь юмыг дандаа ингээд буруугаар харах, ингээд сөргөөр харах тийм юм л нэг тийм ууралж бухимдах гэд тийм үеуд бол байсан. Тэгээд тэрийг ингээд өөрсдөө өөрчлөх юм бол эргэн тойронд аяндаа ингээд бүх юм гоё болчдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол бусдыг муулж байгаа хүн яагаад бусдыг муулдаг вэ гэхээр өөрийгөө жоохон илүү гэж мэдрэх гэж бусдыг шүүмжилдэг. Тэгээ бусдыг нөгөө нэг ингээд унгааж иж өөрөө ингээд нэг ялдаг хүмүүс байдаг штэ тий. Тим сэтгүүтэй хүмүүс ч гэсэн ерөөсөө ялагдаж унж сураагүй би л гэсэн тийм нэг маш өндөр эготой болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ялагдах унах ийм муухай зүйл биш гэж би боддог байхгүй юу. Харин тэндээсээ илүү суралцаад тэндээсээ хүннийг осондоо ингээд өөрийгөө улам илүү хөгжүүлээд явна. Заавал ялж байгаа хүн ингээд амарлаг биш байхгүй юу. Ер нь бол маш их өөрчлөгдсөн гэж гэх юм уу да энэ нөгөө сэтгэл зүйн судалгаа хийгээд тэгээд одоо
ер нь ялагдаа сурчхаар сэтгэлч хүртэл айгүй амар байдаг байхгүй. За би энийг угаасаа чадахгүй. Тэгээ ингээ бодоо явуучих юм бол илүү амар байдаг юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд ер нь ийм бодол сэтгхүйтэй хүмүүсийг ингээд сэтгэл зүйн талаас нь хэлэх юм бол бусдыг доош нь татах. Тэгээ тэрнийхээ хариуд өөрийгөө дүүлгэх тийм нэг сэтгэл зүйн согог байд гэж хэлдэг юм билээ л дээ. Одоо нөгөө юуны нэршлэр бол сэтгэл зүйн нэршлэр бол тэгээд тэндээс өөрийгөө айгүй лаг болох гэсэн тийм мэдрэмжийг авдаг учраас та бүхэн одоо ийм нэг эргэн тойронд чинь нэг жоохон сөрөг одоо ер нь бусдыг жоохон муу хэлдэг ч юм өөрийгөө нэг лаг гэж мэдэрсэн хүмүүс байх юм бол за энэ ингээд жоохон сэтгэл зүйн одоо эмгэгтэй ч юм уу одоо тэр сэтгэл зүйн дотор нь нэг доод төвшний энергитэй байна да гэд ингээд жоохон бодоод ингээд өгөх юм бол та бүхний бас нөгөө дотроо бухимдаад байгаа бухимдал ч гэсэн маш бага болно гэсэн үг байхгүй юу. Тэгээд ер нь явж ийм хүмүүс ингээд дотроо ингээд маш их айцтай байдаг юм байна л да. Одоо тэг чадахгүй бол яана, ингэж чадахгүй бол яана, бусдад дорд үзэгдүүл яана, доромжлуулвал яанаач гэдэг юм. Ингээ ерөөсөө нэг тийм байнгын айцтай. Тэгээд ийм хүн ер нь явж хамгийн өөртөө итгэл муутай байдаг гэсэн үг. Тэг ийм хүмүүс ер нь нэг ёсондоо бусдыг муулж, дорд үзэж, өөрийгөө дүүлгэх байдлаар нэг ёсондоо өөрийгөө ингэж хүчтэй юм шиг илэрхийлдэг гэсэн үг. Гэтэл яг уг хүн нь болохоор одоо маш тийм сул дорой сэтгэлтэй сэтгэлийн хатгүй байдаг гэсэн үг байхгүй юу. За тэгээд дараагийн алхам нь болохоор юу гэж харах вэ гэхээр за адил төвшөнд очиод ингээд зэрэгцээд тэр хүнийхээ ингээд байр байдалтай ингээд тулаад хараад байхгүйгээр жоохон дээд байдлаас харах хэрэгтэй. Дээд байдал гэдэг нь нэг амар би лаг гэж харах биш, жоохон бурханлаг сэтгэлээр харж өгөх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр за энэ хүн ч одоо иймэрхүү байдлаар ч уг нь хэцүү дээ. За яах вэ дээ? Одоо нэг хөөрхидөө гэдэг ч юм уу те. Нэг тийм өрөвдөж хөөрхилж харуул таны нөгөө дургу хүрээд байгаа стресс нөгөө юу гэдгийг нэг тэр хүнийг харахаар л нэг бухимдаад байгаа тийм нэг онцгүй мэдрэмж бүхэн чинь одоо нөгөө нэг 50%-аар ерөнхийдөө буурдаг гэсэн юм судалгаа байдаг юм билэ. Яагаад тэгэхээр тухайн хүнийг ойлгож ингэж ойлгож харж өгөөд нь шүү дээ тий. За хөрх юм нарахгүй дээ. За энэ хүний дотор бас нэг юм байгаа юм да гэсэн нэг тийм харах өнцөг байхгүй. Эхнийх нь болохоор яг уу одоо нөгөө дотоод сэтгэл рүү за энэ хүн дотоод сэтгэлдээ нэг тийм доод төвшний энерги энэ хүнд бас байгаа юм да ч юм уу. Тэгэнгүүтээ дараагийн төвшөнд нь болохоор яаж харах вэ гэхээр жоохон бурханлаг байдлаар харна гэсэн үг байхгүй. Ингэж хүлээж авах нь ерөөсөө өөрт нэг тийм нэг тийм хүчтэй ач холбогдол өхөө болчдөг гэж байгаа байхгүй. Энэ одоо яагаад ингэж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр болчдөг юм байл. Энийг бас би ерөөсөө өөр дээрээ бас бодсон. Одоо ингээл жишээлбэл эргэн тойронд байгаа хүмүүсээс ингээл тийм байна, ийм байна гэж бас хэлнэ штэ хүмүүс чинь. Тэгэхээр тийм үед тийм байна уу гэл ингээ хэлчихэр ч юм уу те. За энэ хүн нэг иймэрхүү юм байна да гэд ингээ тухайн хүний доторхыг ингээд бодцохоор энэ хүн яагаад над ингэж хандж байгаа, яагаад ингэж хэлж байгаа гэж бодхосоо илүүтэйгээр энэ хүн ийм учраас иймэрхүү хандлага гаргаж байгаа юм байна да гэд тэр хүний ингээд нөхцөл байдлаас ингээд шалтгааныг нь хараад ингээ ойлгоод бодохоор ингээд нэг тийм бухимдаад ах зүйл байхгүй болчдөг юм шиг санагдсан. За тэгээд хамгийн гоё арга нь болохоор одоо тийм хүн өөлдөх ч юм уу одоо чамд нэг юу гэдгийг одоо ингээл таарал чи юу сонирм өмсцэн ч гэдэг юм одоо чиний над арсчууд өнөөдөр ямар сонио харагдаад байгаа ч гэдэг юм ингээл нэг тийм хүмүүс байдаг те тийм хүмүүст болохоор одоо тэгэл бас сүрг юм ярьдаг тийм хүмүүс ер нь юу ч гэсэн хамаагүй ярьсан зүйлд нь хариу үйлдэл үзүүлж ингэж үгүйс гэж те одоо чи юу гээд байгаа юм ч юм уу ингээл бухимдсан байдал харуулах хэрэггүй гэж байгаа. Эсвэргээрээ ийм байдал харуулах нь нөгөө хүнд ч айгу сонирхолтой сэтгэл төрүүлээд тэгээд тэр хүн тэндээсээ өөрийгөө одоо ингээд айгу лаг гэж мэдрээд тэгээд хүнийг өөрөөсөө дорд болгосон юм шиг мэдрэмж аваад нэг ёсондоо тэрнгээрээ сэтгэл нь тижээгж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо бас тэр хүний ч буруу биш байгаа. Яа тэгэхээр тэр хүн тэр дотоод сэтгэл доторх тэр одоо юу гэдгийг доод төвшнийхөө энергийг ингэж цэвэрлэж өөрийгөө ингэж сайхан зүйлээр мэдрэмжээр
тижээхгүй бол эсрэгээрээ буруу зүйлээр ингээд тижээгдэд идэг болчихж байгаа байхгүй цаанаасаа байгалаасаа. Тэгэхээр яах вэ гэхээр одоо юу гэдгийг тэр хүний хэлж байгааг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Юу сони яаж хүлээн зөвшөөрөх юм гэж бодож иж магадгүй. Энэ өрдөөсөө сонирн биш. Ингээд тэр хүн одоо танд чиний арьс өнөөдөр ямар сонин онцгүй харагдаад байна гэж хэлэх юм бол харин тиймээс та хачин байгаа эз ч гэдэг юм уу те. Ингээд чи юу сони өмсцэн гэж хэлэх юм бол баг харин тиймээс та сонин байгаа эз ч гэдэг юм уу те. Нэг тийм хэлсэн үгийг нь буцаагаад хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө эсрэгээрээ нөгөө хүнээс чинь хариу одоо гацхан нь штэ тий. Нэг тийм сэтгэл хөдлөл гаргахгүйгээр зүгээр л ингээд энгийн одоо тэнийх бас ингээд ууралж бухимдсан царай гаргахгүйгээр л ерөөсөө зүгээр хүлээн зөвшөөрнө гэсэн үг аахгүй юу. Тэгэхээр тэндээс ирэх хариу үйлдэл ерөөсөө зогсонгүй байдалд орно гэсэн үг аахгүй юу. Яа ингэж байгаа юм бол тэр хүнд одоо тэр сэтгэл доторх тэр нөгөө тижээгдэд байгаа доод түвшнийхний нэрийг тижээгдэхэ болно гэсэн үг. Тэгэхээр тэр хүн дахиад тийм үйлдэлээ танд дахин ингээд гаргаад авахгүй гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас хөөх юм шиг мөртлөөсөө зүгээр арга. Би бас энийг хөөрхөн бас ажил дээр ч гэсэн бас туршиж үздэг юм уу. Тэгээд ингээд бас харилцаа айгу гоё болцсон хүмүүс ч байдаг. Тэгээ манай ажил дээр нэг Вьетнам хүн байдаг. Тэгээд бас л ер нь бол ярьж байгаа нь ер нь бол надтай бас айгу таарахгүй хүн байхгүй. Тэгээд би эхлээд жоохон бухимдаад ингээд энэ одоо ямар төвхтөө юм бэ ч юм уу ядаргаатай юм бэ гэл ингээл яриаг нь аль болох сонсохгүй байхыг хичээдэг байсан бол сүүлдээ ингээд энэ хүн ер нь хүрх хантай ямар хүн ингээл жоохон надаас нэлийн юу л да ахмын насны хүн л дээ. Тэгээд би бас насыг нь ч бодоол эхлээл за гэл боддог байснаа сүүлдээ ингээл хоёлоо чинь шаал хэрэггүй юм яах вэ ингээд хаяа нэг ярьдаг байсан аахгүй. Тэгээд ингээд багаагаар мэдгүй яагаад ч нэг мэдсэн ч одоо ингээд айгуу сүрхий ярьж хөөрөөл надад ч гэсэн айгуу санаа тавьж байдаг болсон шүү дээ. Тэгэхээр бас айгуу үр дүнтэй арга шүү. Одоо би сая ч гэсэн деми яриа их ярих нь их зүгээр. Одоо нэг ямар ч хамаагүй нэг чухал биш тийм яриа ингээл одоо тэнд байдаг дэлгүүрт тийм хямдрал байлээ ч юм уу. Одоо тэр би нэг хүнтэйгээ нэрээ ногооны тухай айгүй их ярьсан. Тэр айгүй их ногоо иддэг байхгүй юу? Ер нь бол янз бүрийн төрөл бүрийн ингээд ногоо иддэг. Тэр яриа бас айгүй их хэрэг болсон юм байна. Зүгээр л ингээд ногооны тухай битээр яриад идэг. Өөстөө ямар их гой ногоо иддэг юм бэ? Энийг яаж ингэж одоо боловсруулд юм бэ? Ингэж яаж идэх та амархан болгодог вэ ч гэдэг юм уу? Ерөөсө тэнгүүт юу гарч ирэх үү гэхээр одоо нөгөө тухайн хүнтэй ижил дуртай зүйл нэгдүгээрт гарч ирж магадгүй адилхан санаа зовдөг зүйл бас гарч ирж байгаа байхгүй ингээд гэр бүлийн тухай мухаа ингээд явж ирсэн дүүдээ бас айгүй санаа зовдөг болж таараал нөгөөх маань тэгээ ингээд маш олон тийм адилхан зүйлүүд ч юм уу эсвэл адилхан бас л хүн юм болохоор санаа зовдөг зүйлүүд ч юм уу ингээд гарч ирээд тэгэхэр ч хүн чинь айгүй гоё ингээд бас ярмаар мэдрэмж төрдөг юм шиг байгаа. Тэгэл нэг мэдхэд цаанаасаа ерөөсө тэр хүнтэй байхад нэг тухгүй одоо юу ярина ч гэдэг юм уу тийм сонирн мэдрэмж энэ төр төрхөө болчихсон. Тэгэл ингээл байж хараа баг заримдаа хоолны тухай яриад, ногооны тухай яриад, жимсний тухай яриад одоо сүүлийн үед нөгөө Японд будаа бүр ховордсон болохоор хоёлаа будааны тухай ярьж мараал ингээл хөвгөлтэй байгаад тэгээ ингээд тэр хүнтэй байхад ямар ч тийм таагүй мэдрэмж төрхөө болцсон. Тэгэхээр та бүхэн манаас миний энэ аргуудыг бас хэрэглээд үзээрэй. Тэгэх юм бол бас нөгөө хүнээ бас өөр хараад тэгээд та хоёрт ч бас адилхан зүйл, ижилхэн санаа зовдөг зүйл гарч ирээд тэгээд харилцаа бас гоё байж магадгүй. Бас нэг гоё байхгүй маа гэхэд тухайн хажууд байсан ч байгаагүй ч танд нэг тийм тухгүй мэдрэмж төрөхгүй болчвол бас гоё штэ тий. Тэгэхээр нэг хүнийг бид нөгөө өөрчлөх ямар ч боломжгүй штэ. Нөгөө өөрийнхөө харах үнцгийг өөрчилгээд. Тэгэхээр одоо хүн ингээд цуёко штэ ирүү ходо гэж байгаа байхгүй нэг хүчтэй юм шиг өөрийгөө ингэж харагдуулахын хэрээр дотоод сэтгэлдээ маш их айцтай ердөөсөө маш их айцтай байдаг гэж байгаа байхгүй юу. Ер нь тэгээд төрөл бүрийн айц байдгийн билээ нөгөө нэг хүнээс дорд үзэгдэх айдас одоо юу гэдгийг хүний одоо хэрглэж байгаа юмыг хэрглэж чадаагүй айц гэл бүрийн сонин бас айцуд байдгийн билээ бас тийм юмны тухай ч гэсэн яриул бас их гоё юм шүү гэсэн би бас уншиж үзсэн их сонирхолтой байсан. Тэгээ бидний эргэн тойронд ер нь бол тийм айцтай хүмүүс
зөндөө байдгийм байна да гэд би ингээд харахаараа бас хүмүүсийг ингээд хардаг болчиход байгаа байхгүй юу. За тэгэхээр ингээд товчлоод хэлэх юм бол яг хамгийн амархан арга бол зайгаа барьж болж гин. Тэгээд үг сүрж тэмцэлдэх хэрэггүй болж гин. Тэгээд яриаг нь өөрчлөлтөх бас боломжтой байна те. Тэгтэл энэ дотроос бүр ингээд өөртөө ингээд гоё таатагаар бай гэж хүсэх юм бол өөрийнхөө харах үнцгийг өөрчлөөд тэгээд эхний алхам нь болохоор тухайн хүнийхээ мөн чанар одоо яагаад ингэж идэг шалтгааныг нь таних гэж оролдох гэсэн үг болчихж байна тий. Тэгээд тэрний дараагийн арга нь болохоор шүүмжилж ингэж харах биш, жоохон ингэж бурханлаг тэнгэрлэг байдлаар ивдээ хөөрх юм эндээ аргагүй дээ гэсэн сэтгэлээр ингээд харчих юм бол бас ингээд гоё сэтгэл тайвширчин. За тэгээд дараад нь хамгийн одоо гоё арга нь болохоор хэлсэн ярьсанд нь хит их хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зөвшөөрөх хандлага гэсэн үг. Тийштэй ийм штэ гэд нөө хэлснийхэн дагуу зөвшөөрөх хандлага гэсэн үг. Тэгэхээр тэр хүн одоо тантай сөргөлдөж одоо ингэж танд одоо сөрөг мэдрэмж төрүүлж чадхаа болчихно гэсэн үг болчихж байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор хэрвээ ярих шаардлага гарвал ямар ч хамаагүй зүйлийн тухай, ердөөсөө ямар ч хэрэггүй зүйлийн тухай яар гэж байгаа юм тий. Тэгээд мэдээж одоо саяын хэлдгээр ногоо жимс ярьж итэл та хоёрын адилхан төстэй зүйл нэгнээсээ суралцах зүйл ч юм уу байж магадгүй, адилхан төстэй санаа зовдөг зүйлүүд ч юм уу байж магадгүй. Тэгэх юм бол ингээд яваанда аажимда ингээд аяанда тэр хүнтэй байхад тухгүй мэдрэмж төрхөө болно гэсэн үг. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая.